Сэндийн энх бат контрол комендатор нэвтрүүлэг лав гараг бүр 20 цаг 30 минут. За сайхан намарч нөө эрхэм хүнд үзэгчтэй. Комментатор нэвтрүүлгийн удаагийн дугаараар бид нар Монгол улсын төсөв, санхүү, ёс зүй, хариуцлагын тухай ярилцсан. Тэгээ энэ удаа бид нар яг энэ сэдвээр ярилцахаар санхүүгийн зохицуулах хорон дарга байсан. За Ахуй аймгаас улсын хурлд сонгогдсон. За энэ төсөв санхүүг одоо хамгийн сайн мэдж байгаа улсын хурлын гишүүн Нарант яг студид орж ирүүлээд байна. Та сайхан намарч байна уу? Сайхан намарч байна. Ажил төрөл тавлаг уу? Тавлаг байна. За улсын их хурлын одоо чуулган тэгээд одоо төсөв одоо хэлэлцэж эхэлсэн. За тэгээд энэ төсөвтэй холбоотой асуудал дээр болохоор ингээд гишүүн бүрийн тойрог дээр бол 8 тэрбум тавьсан гэсэн асуудал бол маш их одоо юу гэдгийг шугам дагуулсан. За энэтэй холбоотой асуудлаар юу гэдгийг мэдээч хэрэг одоо ингээд гишүүн гэрээс Ахуй аймгийн таны дөрөвдөчснөөс тавигдсан байгаа шүү дээ. Тэгээ яг энэ асуудлаар бол одоо нарчсан намын одоо гишүүд одоо дээр нь одоо юу гэдэг Монгол улсын ерөнхийлөгч намын газрын зүгээс маш их одоо энэ төсвийг шүүмжилсэн. Тэгээ өнөөдөр бол бас нарчсан намын гишүүд тодорхой шаардлага тавиад чуулганаас татгалзаа сууж байгаа. Ямар та чи хоёр гол шаардлага тавьсан ээ? Тий. За юуны өмнө телевиз үзэж байгаа нийт үзэгчдийн нэрээ амгалан алтгая. Тэгээ Монгол улс жил болгон хаврын чуулган завсарласны дараа дараа оныхоо төсвийг төлөвлөх, бэлтгэх энэ процессд төсвийн ерөнхийлөн захирагч бүх байгууллагууд энэ чиглэл дээр ажиллаж эхэлдэг. Тэгээ намар чуулган одоо цуглахад хамгийн ихний асуудал бол дараа оныхоо төсвийн төслийг өргөн барьж төсвийн хуулийг батлах ажил байдаг. За яг энэ одоо улсын хурлын гол хийх ажил. За энэ үүргийнхаа дагуу их хурл бол 2019 оны төсөв ямархуу байх юм, мөнгөний бодлого ямархуу байх уу энэ хуулиа бол хилцэж баталж байна. За хуулийнхаа дагуу бол 11 сарын 15 гэхэд энэ төсвийн хуулийг батлах ёстой байдаг. Тийм учраас өнгөрсөн одоо 3-7 хоног бол их хурл дээр энэ төсвөөр нэлээд амьсгалсан юм өдрүүд байлаа. За таны саяны ярьж байгаа 2019 оны төсвийн гол зүйл нь юу байваа? Гишүүдэд одоо тойрог болгонд нь хөдөөд 5 тэрбум одоо хотод дүүргүүд дээр 8 тэрбумын төсөв батллаа гэдэг энэ шүүмжил бол яхаа аргагүй байсан. За энэ дээр бол анхнаасаа энэ төсвийг хөрөлд өргөн барихад анхны төслийг нь одоо танилцаад өөрийнхөө байр суурийг илэрхийлжсэн. Одоо ч энэ чигээрээ байгаа. Яг тэгэхээр энэ удаагийн төсөв бол нэлээд тийм их орлого олно гэж төсөөлж, өөдрөгөр төсөөлж олж байгаа тэр олох гээд байгаа төлөвлөд байгаа бүх орлогоо бүгдийг одоо хувааж зарцуулсан тэр хэмжээгээр төсвийнхаа алдагдлыг өнгөрсөн оны төвшнөөс ер нь дөрвтэй бууруулаагүй алдагдaltaй өндөр алдагдaltaй төсөв баталсан хിവэрэ ийм байна л да. Нөгөө нэг энэний үн бас чуулганаас үн бас хэлжсэн шүү дээ. Энэ төсөв бол ер нь ийм мажоритар системд одоо тохируулсан. За ийм одоо улс орны одоо хөгжлийн хамааралгүй нэг ийм аймаг дарга нар бөгөөд эрх мэдлэгнүүд мөнгийг одоо тийм хяналтгүй зарцуулах боломжийг нээсэн. За ийм сонгуулийн чанартай төсөв байна гэж нэлээ одоо шүүмжтэй хэлсэн. Тэгээ таны энэ хэлжсэн үгтэй би бас яг ижил төстэй үгийг бас Монгол улсын ерөнхийлөгчийн чуулганд хэлж байгааг бас сонслоо та тийм. Нэг ийм төсвийнхаа зарцуулалтыг аваад үзэх юм бол яах аргагүй ингэж хэлэхээс өөр аргагүй байгаа юм л да. Яг тэгэхээр урсгал зардал бол төсвийн 10-аас 20% нэмэгдсэн. За урсгал зардал гэдэг нь төрийн ажил үйлчлэгийг явуулахын тулд төрийн байгууллагуудад зайлшгүй шаарддаг тэр зардлыг хэлдэг. Тэгтэл валютын сантай тохиролцсон өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд бол бид аль болохоор нөгөө төсвийнхаа зардлыг нэмэхгүй, ялангуяа хөрөнгө оруулалтын төсвийг бол зарцаана гэсэн ийм тохиолдолтой. Гэтэл яг эсэргээрээ энэ удаагийн төсөв бол хөрөнгө оруулалтын зардлаа өнгөрсөн оныхоос 66.7 тэрбум төгрөгөөр 70%-аар нэмж орж ирж байгаа. Тэгэхээр яагаад гинтхэн ийм их хөрөнгө хэрэгтэй болсон бэ? Ийм их хөрөнгийг зайлшгүй хийх шаардлага байна уу гэдэг асуудал дээр би бол зарчмын одоо энэ өргөн барьсан засгийн газрын бодлоготой зарчмын өөр байр суурьтай байгаад байгаа.
Тухайлбал бол хөрөнгөний зардлыг 3 их найзд 214 тэрбум төгрөгөөр буюу 2018 онд бидний одоо хөрөнгөндөө зарж байсан мөнгнөөс 66.7%-аар нэмж орж ирж байгаа байхгүй. Тэгээ яг энэ зарцуулах гэж байгаа хөрөнгүүд нь хэнд зориулж байгаа ямар чухал хөрөнгө юм бэ? Энэ хөрөнгө оруулалтын зардал өөрөө яг нөгөө ажлын байрыг нэмэх, ядуурлыг бууруулах, жижиг дунд үйлдвэрлэлүүдийг дэмжсэн ийм хөрөнгө оруулалт юм уу, үгүй юм уу гэдээ үзэхээр дандаа барилга байгууламж, их засвар, тоног төхөөрөмж гэд нөгөө нийгмийн чанартай арга хэмжээнүүдийг жишээлбэл сургуулиудыг маш олноор барьж байна. Цэцэрлэгүүдийг маш олноор барьж байна. Соёлын төв, бусад байгууллагуудыг барьж байгаа. За мэдээж хөдөө орон нутагт ийм хэмжээний олон жил одоо хүлээгдсэн үнэхээр акт үлдэгдсэн барихаас өөр аргагүй хөрөнгө оруулалт байгааг би үүсгээгүй. Гэхдээ энэ хөрөнгө оруулалт нь эргээд төсвүүдээр одоо бидний дотоодын бөгөөд гадаадын их усруудээр барих гэж байгаа барилга байгууламжийнхаа зардалд дахиад төсвийнхаа урсгал зардал дээр 21.1 тэрбум төгрөгийг зөвхөн нөгөө энэ барьсан хөрөнгүүдээ хамгаалж ашиглалтынх нь бөгөөд хамгаалах зардалд дахиад 20 гаруй тэрбум төгрөгийг төсөлж байгаа байхгүй. Тэгэхээр миний хэлжсэн санаа бол энэ цэцэрлэг сургууль нийгмийн чанартай энэ барилга байшинг санхүүжүүлж байгаа энэ хэлбэрээ өөрчлөё. Энэ дээр хувийн хөрөнгө оруулагчдыг, хувийн секторын одоо хүмүүсээр барилгыг бариулаад төр зөвхөн түрээсэлдэг энэ хэлбэрлөө одоо тий агуулгын тий өөрчлөл яг жинхэнэ төсвийн реформ болно гэдэг. Монгол Улсын ерөнхийлөгч гэсэн яг л энэ агуулгаар хэлсэн л дээ. Та нарын хувийн секторынхандаа зарим зүйлийг өгөөч гэдэг. За мэдээж энэ нэг өдөр ингээд бүх хувийн секторынхан цэцэрлэг барайл, сургууль барайл дандаа түрээслээд авах тийм боломж бас хязгаарлагдмал байгаа учраас энийг үе шатаагаар энэ жил 20% ч гэдэг юм уу нийт хэрэгцээтэй цэцэрлэг сургуулийн 20% юм уу 30% одоо та нар барьчихаа бид нар та нараас концессор эргэлтийн 5-6 жилийн дараа хий гэдэг ч юм уу эсвэл одоо урсгал зардлын бид нар төсөв хангалттай суулгаад ингээд түрээсийн чинь мөнгөийг өгнөөч гэдэг мөнгөд хөрөнгө оруулагч нартаа төр хувийн хвшлийн нөгөө хамтын ажиллагаа гэдэг юм хөгжүүлж ингэж хийх юм бол төсвүүдээр ирэх зардал бол маш бага болох байхгүй юу. Тэгэхгүй бид нар нөгөө бодлого буруу яваад байна гэдэг дээр энэ дээр би бол шүмжлээд байгаа. Эргээд багш нар байна 1600 орчим цэцэрлэгийн багш нар 1800 гаруй сургуулийн багш нар шинээр оронтой бий болох хэрэгтэй болж байгаа. Энэ олон шинэ цэцэрлэг сургуулийн дахиад нөгөө хүмүүсийн нөгөө урсгал зардал, цалин, хувьсах зардал, хүүхдүүдийн мөнгө те ингээл нөгөө төр дээр ирдэг зардал нэмэгдээд байгаа байхгүй. Тэгэхээр төрийн нийт зардал маань одоо 11.5 их найд төгрөгийг бид нэр төсөв зарах гэж штэ зардалтай энэ жил хамгийн өндөр зардлыг энэ жил тавих гэж байгаа. Тэгээ энэ бүх зардлыг ингээд хараад ахаар зөвхөн энэ хөрөнгө оруулалтанд 3.2 их найд байна те. Тэгээ урсгал зардал чи өөрөө манай 8.2 их найд байгаа штэ. Одоо төрийн албан газруудын. Тэгэхээр энэ одоо 10 жилийн дараа 15 жилийн дараа бид энэ урсгал зардлаа манай төсөв даах уу гэдэг асуудал. Нөгөө талдаа төсвийн орлого болохоор 79.9% буюу бараг 80 орчим хувь чинь зөвхөн татвараар бүрдэж байгаа байхгүй юу. Татвар дотроо уул уурхай салбарын татвараар 30-аас 40% нь бүрдэж байгаа. Тэгэхээр нэг салбараас нөгөө хамааралтай эдийн засаг нь хിവэрэ байж хахад ийм их зардлыг улс оронд нь ийм байт юм уу? Ер нь татвараараа энэ 70-80% бүрдүүлнэ гэсэн тооцоо. Улс оронд бол татварын бөгөөд татварын бос орлогоор төсвөө бүрдүүлэхэд нэг жишг байна. Нэг 50-60% тий 60-40 юм уу? Зарим одоо нэлээд хөгжил сайтай оронд бол нэг 55-45 юм уу? Тийм татвар нь бол нэг 55-60 орчим хувиар бүрдэж байна л да. Тэгэхээр нөгөө төсвийн орлого талыг бүрдүүлдэг өөр бусад боломжит хувилбарууд орлогын нөгөө өргөтгсөн суурийг бий болгох тал дээр энэ үе үеийн засгийн газрууд их хангалттай биш ажиллаж байгаа. Энэ удаагийн засгийн газар бол бүр их хангалттай ажиллаж байгаа. Өнгөрсөн жил бол бас ч гэж одоо өмч хувьчлал гэдэг юм уу, навигацийн ч гэдэг юм уу бусад өөр орлогууд байсан. Өмч хувьчлалынхаа орлогыг оруулж чадаагүй болохоор энэ жил бүр хасчаад ороод ирж байгаа. Жишээлбэл 17, 18 он дээр одоо 5 төрийн өмчийн үйлдвэрийн газруудыг хувьчлаад зөвхөн төрийн одоо банкнаас ихтэл 100 тэрбум төгрөгийг төсвийн орлогод оруулнаа, хувьчлалын орлогоос гэж ярьсан. Яриад байдаг. Та тэгээд тэр бас ингээд твиттер дээр жигсэн байлаа шүү дээ. Ер нь энэ төрийн банкыг бол одоо бас юм тусгай зорилтын банк байх хэрэгтэй гэж тийм ээ. Энэ үйл явц ус нэлээ хийгдэхгүй. Ер нь бол одоо манайх чинь хувийн секторууд, хувийн арилжааны банкуд гараад
арилжааны зах зээл дээр амжилттай үйл ажиллагаа явуулаад мэдээж одоо дутагдaltaй талууд байна тий хүү өндөр байх ч юм уу банкуудын шимтгэл хураамж өндөр байгаа ч гэдэг юм уу ийм зүйлүүд бас байна. Гэхдээ ер нь бол хувийн одоо секторын банкны системтэй болоод бид нэр 20 гаруй жил болчихж байгаа. Энд сайн зүйлүүд ч их байгаа. Тэгтэл одоо төр өөрөө сүүлийн үед өөрийн банк байгуулж энэ банкудтайгаа өрсөлдөд байна л да. Энэ процесс бол нэлээд дамжих шатанд орсон. Тухайлх юм бол одоо хөгжлийн банк бол уг нь одоо төсвөө санхүүжүүлж чадахгүй гадаад зах зээл дээрээс урт хугацааны 10, 20, 30, 40 жилийн урт хугацааны одоо бонд босгож хөрөнгө татаж ирээд тэр мөнгөөрөө өнөөдөр төсөв өөрөө санхүүжүүлж чадахгүй байгаа нөгөө том төслүүдэд бид нарын нөгөө мега төсөл гэж яриад байдаг том төслүүдэд санхүүжүүлээд явуулж явах ийм функцийг хөгжлийн банк хийдэг. Энд чинь нэг өсөндөө нийгмийн эдийн засгийн хөгжлийг дэмжигч институт байхгүй. Тэгэхээр дэд бүтцийн хөгжлийг дэмждэг. Тэгтэл энэ банкаа одоо арилжааны банкуудын корпорат банкн буюу том аж ахуйн нэгжүүдтэй олгодог зээлийн хэмжээний тэр зээлийг олгодог энэ арилжааны банкуудынхаа корпорат банкны үйл ажиллагаатай өрсөлдүүлсэн ийм бүр жижигрүүлсэн банк болгочихж байна. Яг одоо өнөөдөр харах юм бол хөгжлийн банкн дээр хамгийн урт хугацаатай 5 жилийн л хугацаатай бонд гаргаж штеп. Энэ бол манай арилжааны банкуудын томоохон аж ахуйн нэгжүүдтэй өгж байгаа зээлийн хугацаатай баг ойролцоо болчихж байгаа байхгүй. Яг тэрэн шигээ төрийн банкны үйл ажиллагаа яг нөгөө жижиг зээлийн зах зээл дээр одоо хэрэглээний зах зээл дээр гол нь хөдөө аж ахуйн банк, төрийн банк үйл ажиллагаа явуулж шít хас банк, бусад банкуд. Тэгтэл энэ төрийн банкны үйл ажиллагаа тэрлүү яваад нөгөө төрийн их усүрүүдийг бусад хувийн банкудтайгаа адилхан булаацалтаад их усүрээр нь пассив талаа бүрдүүлээд ингэж явж байгаа байхгүй. Тэгтэл бусад газар яаж ийм хөө жишээлбэл би саяхан 50-нд очиж үзэхэд 50-нд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх үндэсний програм хөтөлбөр гэж гаргаад энэ хөтөлбөрийг энэ дагуу төрөөс гаргах бүх одоо санхүүгийн их усүрүүд дээр нь энэ хөтөлбөрт зориулж дотоод гадаадын зах зээл дээрээс хөрөнгө босгож санхүүжүүлэх энэ бүх функцийг хийх хөдөө аж ахуйн банк, agricultural bank гэдээ байгуулж байгаа. Энэ бол тусгай зориултын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах тусгай зориултын банк гэж байгаа. Тэгэхээр яг ийм тусгай зориултын банк хэлбэрээр дотоодын жижиг зах зээлийнхаа энэ хэрэгцээтэй санхүүг босгодог. Энэ хөтөлбөрийн санхүүжилтийг яг эзэнд нь тухайн төсөлд нь амжилттай хэрэгжүүлэх хяналтын тавьж мэрэгжлийн байгууллагын хувьд хүргэдэг ийм тусгай зориултын банк байж яагаад болохгүй гэж энэ банкын хувьчлагын оронд ийм банк болгоод харин 51% төр аваад 49%-ийг нь иргэд хувьцааг нь эзэмшдэг ийм байж болно штэ гэдэг хувилбарыг байвал тэр үед эдийн засгийн банкны орон дээр ч хэсэг дээр ч ингэ ярьжсэн. Тэр банкны хувьчлалын асуудлыг бол одоо улсын хур шийднэ. Тий. Тэгтэл харамсалтай нь энэ шийдвэрийг өнөөдөр хүртэл гаргаж өгөхгүйгээс одоо жижиг дундын үйлдвэрлэлийг дэмжих сан орон нутгийн хөгжлийн сан гэдэг төрд ер нь бараг 29 сан байгаа тусгай зориултын төсөөс хяналтын нөгөө тавьж төсвийн захирагч нарын нөгөө хатуу хяналтанд ор биш нөгөө сангийн нэрээр ингэ явж идэг. Энийг үр ашиггүй мөнгүүдийг хяналт тавих механизмыг энэ банкар дамжуулаад хийцсэн бол одоо өнөөдрийн бидний нийгэмд яар шуугаад байгаа хэдхэн улс төрчид юм уу хэдэн эрх мэдэлтэй хүмүүс хяналтгүйгээр зөвхөн яам дээр тэр нэг үнэлгээний хороо гээд энэ төсвийг үнэлэх ямар ч мэрэгжлийн биш үнэлэх чадваргүй хүмүүсийн үзэгний үзүүрээр энэ мөнгө ингээ хойрлогдож байгаа нь үнэхээр харамсалтай. Тэгэхээр ямар нэгэн ямыг шийдэхээ тулд олон талаас нь бодож ингээ төр үнэхээр одоо бодлогоо хэрэгжүүлдэг ийм функцээ хэрэгжүүлж чадахгүй байгааг илэрлээ. Тэгээ төр бол ямар ч функц алга энэ одоо хөгжлийн бодлого зорилт алга байна. Энэ төсөв батлахын өмнөхөн би жишээлбэл ерөнхий сайдаас нь Монгол улсын төсвийн хөгжлийн бодлого төлөвлөлт гэдэг юм ер нь хэр явж гин хуультай болсон 2030 он хүртэлх дунд хугацааны хөгжлийн үзэл баримталтай болсон. Эндээ нийцсэн төсөв бид нар баталж гин үгүй юу энийг нэг эргээ тайлагнаач гэхэд маш хариуцлагагүй тайл ярьж байсан. Монгол улсд бас ингээд энэ бодлого гэдгийг одоо Монгол улс төрийн бодлого нэлээд гээгдсэний зэрэг баг. Тэр нь бол манай Монголын улс төр гэдэг бол ингээд бизнесийн төлөө том зодоо, мөргөлдөө, албан шалгалт амьдсан
гаргаж. Ерөнхийдөө ингээд төсөв гэдэг харж байна те төсөв. Тэгэхээр та бол одоо санхүүч хүн. Тэр Монголын төсөв яаж харагдаж байна одоо танд? Одоо энэ одоо хөгжлийн төсөв, улс орон хүний хөгжүүлэх төсөв гэж харж болох уу? Яг та өмнө хэлжсэн нь сонгуульд төсөв. Гэхдээ энэ та зарлаад үзвэл яаж харагдаж байна? Ер нь энэ хөгжлийн төсөв гэж хэлэхэд үнэхээр ямар ч үндэслэл тийм боломж байхгүй. Хэрвээ хөгжлийн төсөл байсан бол хөдөө аж ахуй салбар, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбар хоёроо дэмжихэд төлөвлөгөө анхаарах хэрэгтэй байсан. Яагтвэл манай улсын 2030 он хүртэлх дунд хугацааны хөгжлийн үзэл баримтлалдээр уул уурхаагаас олсон энэ бүх мөнгөө зарцуулах замаар хөдөө аж ахуйгаа аялал жуулчлалаа нэн тэргуунд хөгжүүлнэ гэсэн. За аялал жуулчлалын салбар дээр зорилт дунд хугацааны зорилт. Тий, дунд хугацааны зорилт. Яагтвэл уул уурхаагаас олж байгаа энэ мөнгөө эргээд илүү их өгөөжтэй бүтээгдэхүүн болгох тал дээр тэр боловсруулах үйлдвэрүүд, тэр химийн үйлдвэрүүд, нефтийн үйлдвэрүүдэд барихад зарцуулахаас гадна нөгөө олон жуулчин авчрах дэд бүтцүүд хөдөө аж ахуйн 80 сая малынхаа түүхийн эдийг гадагшаа гаргах зах зээл рүү бэлдэх тийм брэнд Монголын мал аж ахуйн брэнд бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх тийм үйлдвэрүүдэд бий болгох дэд бүтцүүдийг бий болгоход хөрөнгө зарагдаж явах хэрэгтэй. Тэгвэл манай энэ төсөв одоо нөгөө бодлогынхаа зорилттой нийцсэн төсөв байна гэж би хэлээ шүү дээ. Тэгтэл үнэхээр тэгж хэлэх юм байхгүй байгаа байхгүй. Тэгж хэлэх юм байхгүй учраас нөгөө бүх гишүүдийнхаа тойрог болгонд жигдгэн ингээд хуваарлаад өгчээ 5 тэрбум марк. Энэ бол үнэхээр үргэлгэн. Яг бол Монгол 330 сумтай 330 сум болгонд яг тодорхой хэмжээний хэрэгцээ шаардлага байгаа ч гэсэн энээс онцлоод баруун бүсийн жишээлх юм бол одоо манай Сахуй аймагт тэгэхэд урталт нь Хятад улсын том зах зээл, хойно нь Оросын Туваа Алтай хязгаар нутгийн том зах зээл рүү тэр баруун бүсийн малын бүтээгдэхүүнийг одоо түүхийд бүтээгдэхүүний хагас улам бэлэн одоо боловсруулад эцсийн бүтээгдэхүүн болгоод тэр зах руу гаргая гэхэд хамгийн нэгдүгээр зам хэрэгтэй. Босоод тэмгэлтийн зам. Энэ бол стратегийн хувьд хөгжлийн том бодлого энэ зам руу хөрөнгө оруулж өгөөч гэсэн тэр мань ороог. Дээр нь аялал жуулчлалын одоо урсгалыг наашин татахын тулд аймаг хоорондын дэд бүтцийг сайжруулах хэрэгтэй гэсэн. Харин анхны төслөөр бол тэн дээр юу ч орж ирэх байсан. Урд нь бол би бас аялал жуулчлалын холбооныхонтой хамтраад тодорхой хэмжээний дэд бүтцийг хөгжүүлэх төсөл гэж хийсэн байсан учраас харин хоёр дахь хилцүүлгийн явцад энэ саналаа бол дэмжүүлж оруулж чадсан. За махны одоо том үйлдвэрийг байгуулж яа гэхэд тэнд лабораторийн шинжилгээ хийдэг том төв алга. Энэ махыг хадгалдаг хөргөгч одоо хөргөлтийн системтэй орчин үеийн иж бүрэн одоо агуулгах зойр гэдэг юм уу те ийм тоног төхөөрөмж нь алга. Тэр хил гайлын нэвтрэх чадвар одоо махыг боловсруулаад гаргаж байгаа махыг саадгүй нэвтрүүлэх тийм дэд бүтц алга. Одоо манай мах бол юу болсон бэ шүү дээ? Ерөнхийдөө гадагшаа гарч байгаа бүтээгдэхүүний 5 дээр орж ирсэн ба шүү дээ. Тий. Тэгэхээр яг нөгөө ийм дэд бүтцүүдийг нь л одоо сайжруулахад хэрвээ хөрөнгө хуваарлагдсан бол би бол энийг хөгжлийн төсөө гэж хэлэх гээд шүү дээ. Тэгэхээр хуваарлагдж байгаа байдал нь сумд 5 тэрбум тойрог болгонд 5 тэрбум төгрөг 5 би жишээлх юм бол 10 сумтай аймгийн төв бүхэлдээ 5 тэрбумыг би хаанаач одоо хуваарлахаа мэдхээ болж штэ тий. Аль сумынхын цэцэрлэг хэрэгтэй вэ? Нэг цэцэрлэг тэрбум 200 640 хүүхдийн суудалтай сургуулийн өртөгч нь 3 тэрбум гараад явчихжээ штэ. Тэгэхээр нэг сургууль нэг цэцэрлэг барьж хөрөхгүй тэр мөнгийг нэг тойрогт ингээ хуваарлаад амандчгүй хамартчгүй л байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ бодлого бол өөрөө зөв үгүй юу гэдгийг бид нэр эргэж бодох хэрэгтэй. Энэ бол үнэхээр төсөв төлөвлөж байгаа, зохиож байгаа энэ процедур энэ төсөв зохиоход баримталж байгаа үндсэн зарчим энэ маань одоо нөгөө хуулийн бичигдсэн шиг ерөөсөө биш байна. Тэгээ энэ одоо мэрэгжлийн засгийн газар нөгөө нэг мэрэгжлийн санхүүч гэж яриад байдаг одоо энд бол мэдхгүй байна. Яг би энэ дээр бол сангийн яамны аппаратын ажилтнуудыг бол буруутгахгүй. Энэ тэр хүмүүс бол ерөнхий тоо тий одоо урд өмнө гарч ирсэн хуваарлж ирсэн тэр жишг дээрээ тооцоолж явж байгаа. Энэ бол нөгөө ирэх барьж байгаа намын бодлого. Залж байгаа бодлого засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжүүлж байгаа байдал энэ тэр бодлогын шийдэл нь яг тэр аппаратын ажилтнуудыг ийм төсөв одоо оруулж ирэх. Одоо энэ бол хэлээд байна шүү дээ. Улс орны хөгжүүлэх биш одоо ер нь улс төр ашигтай одоо тийм
Яг тэр үнцгээр нь харах юм бол яхахгүй тийм л байгаа. Одоо бид нар чинь жижиг мажоритар системээр явж штэ тий тойрогтой таалагдсан ажил хийх юм бол одоо сонгогдох тийм системээр манай сонгуул маань явж байгаа учраас энэ чинь 19 он гэдэг чинь 20 оны өмнөх сонгуулийн жилийн төсөв ялангуяа энэ юун дээр ингэж их ажиллагдаж байгаа нөгөө орон нутг руу өгч байгаа дөрвөн чиглэлийн одоо санхүүгийн хуваарлт байна л да. Нэгдүгээр за мэдээж нөгөө санхүүгийн татаасууд урсгал зардлын шилжүүлгүүд гэдэг нөгөө төсөвт байгууллагуудын авдаг тэр мөнгө бол тодорхой хэмжээгээр нэмэгдэж очсон. Дээрээс нь санхүүгийн дэмжлэг орон нутгийн хөгжлийн сан гэдэг мөнгөд очдог. Тэр хуваарлагдах байгаа мөнгүүд бол энэ жил огцсон нэмэгдсэн. Нийтдээ нэг 618 орчим тэрбум төгрөгийг яг орон нутг руу ингэж хуваарлах гэж байгаа. Тэрэн дээр урд өмнө хэзээч байгаагүй энэ жил шинээр хуваарлах гэсэн 189 тэрбум төгрөгийн орон нутгийн хөрөнгө оруулалтын дэмжлэг гэдэг мөнгийг хуваарлахаар анхны төсөв бол орж ирсэн л дээ. Тэрэн дээр бол би маш их шүүмжлэлтэйсэн. Яг гэвэл хуучин бол сургууль цэцэрлэг барих уу, эмнэлэг барих уу гэдэг бол яамныхаа бодлогын хүрээнд шийдэгдэх асуудал байсан. Тэгэхээр бидний хувьд бол нөгөө яам нь энэ бодлогоо мэддэг юм чинь гээд яам руу орон нутгийн саналуудыг өгсөн байсан чинь нөгөө яамны сайдын багцуудыг байхгүй болгоод орон нутг руу явуулахдаа яг юунд зарцуулах юм, ямар хөрөнгө оруулалтаа тийм ээ төсөл арга хэмжээг санхүүжүүлэх гэдгийг зааж өгөхгүйгээр бөөн дүнгээр 8 өдөр зүгээр ингээд орон нутгийн хөрөнгө оруулалтын дэмжлэг нэрээр ингээд задгаа өгсөн байсан. Тэр бол нөгөө цэцэрлэгдээ зарцуулагдах юм уу эсвэл ажлын байр нэмэгдүүлэхтэй зарцуулах юм уу гэдгийг орон нутгийнхан одоо засаг дарганаар мэдхээр болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэвэл 21 аймгийн 20-нд Монгол Ардын нам ялцсан. Ганцхан одоо манай Цавхан аймаг л одоо ялаагүй. Тэгэхээр 21 аймгийн орон нутгийн засаг дарганаар буюу орон нутгийн намын дарганаар өөрсдөө нэг дур мэдэж зарах болж байгаа байхгүй юу. Энд бол маш их харлага төрсөн. Энэгээр бол ерөнхийдөө л сонгуулийн тэр ард иргэдийн хүссэн хүлээж байгаа хийгээд өгчөөл бид нарыг сонгоч чинь гэсэн ажилдаа зарах гэж ингэж шууд сөрөг өвчний одоо гишүүний хувьд би бол тэгж харлага төрсөн. Тийм учраас зөвхөн би ч биш Монгол Ардын намын бүлэг дээр бол бас гишүүд нь энэ дээр бол нэлээх санал гаргасан юм байлээ. Тэгээд ядаж буцааж авчирж агаад хуучин төсвийн ерөнхийлөгч захирагч нарын багцад оруулж агаад юунд зарахын зааж өгч хуваарлъя гэж тэгээ буцааж хуваарлсан. Энэ бол орон нутгийн хөгжлийн сангийн мөнгнөөс шал өөр зүйл. Орон нутгийн хөгжлийн мөнгө бол нөгөө хуулийнхаа дагуу зарцуулагдах хэрэгтэй юмдаа л явна. Тэр ирэмбэлж байгаа иргэдээсээ иргэний танхим дотроо хилцүүлээд нэгдүгээр ирэмбэд бичигдсэн хөрөнгө оруулалтаа одоо төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ гэдээ байдаг шүү дээ. Энэ бол тэрнээс өөр хөрөнгө байсан. Тэгэхээр ийм их хэмжээний мөнгийг ингэж орон нутг руу тараах гэжсэн учраас энэ бол сонгуулийн одоо өмнөх жилийн улс төрчсөн төсөв байна гэдэг ийм үнэлгээ өгөхөөс аргагүй байдал. Одоо нэг гишүүдийн тойрог тарааж байгаа мөнгө бол одоо нийт төсвийн хэдэн хувь байна? За ер нь бол нийт халамж тэтгэвэр тэтгэмжтэйгээ нийлэх юм бол төсвийн бараг 40 гаруй хувийг бол яг хуваарлахаар харагдсан. Саяны нөгөө хөрөнгө оруулалтын нэрийн дор тараад авах гэж байгаа мөнгүүд яг бэлэн мөнгөөр тарааж байгаа одоо халамжийн маш олон төрлийн халамжууд байна шүү дээ. Нөгөө тэтгэв хуулиар олгодог тэтгэврүүд байна. Тэгэхээр ингээд бүх төсвийнхаа 40 гаруй хувийг нь зөвхөн одоо иргэдтэй ингээл те нэг өсөндөө иргэдийн саналыг авах, иргэдэд таалагдах тэр бүхэлд хэлбэрээр ингээд тараагаад өгнө гэдэг чинь энэ бол нөгөө иргэн хүн та ажил хийж өөрийнхөө төлөө одоо бизнесээ хийж амьдрахын оронд зүгээр гэртээ сууж яхад ингээд халамжлах нөгөө халамжийн ус болж байгааг нь нэг хэлбэр нь болж байгаа юм. Санал авахын тулд жижиг тойрог зориулсан юм хийдэг. Санал авахын тулд халамжилдаг. Одоо энээсээ бол зоригтойгоор манай улс төрчид болчмоор байгаа. Хамгийн одоо эмзэг зүйл юу байна вэ гэхээр хөдөө орон нутгад ингээд сонгогчтой уулзаа явж хаад энэ хүмүүсийн өөрийгөө амьдруулах чадвар, мэдлэг, мэдээлэлд илүү их анхаармаар байна. Энэ насанд хүрсэн хүмүүсийгээ дахин одоо боловсруулжуулах, мэдлэг олгох, чадварт суулгах юмнууд хэрэгтэй байгаа байхгүй. Ихэнх хүмүүс жижиг дунд үйлдвэрлэлийг эрхлэгээд зээл авах гээд явж гин хөдөлмөр эрхлэлтийн сангаас зээл авах гээд явъя гэж байна. Юуг
хинд зориулж юуг ямар хэмжээнд үйлдвэрлэхийн хаана авч зарах юм бэ гэдгийг тооцоогоо хийж чаддаг хүн маш цөөхөн байна. Тэгэхээр энэ хүмүүсээ ингэж сургах, дадлагжуулах, юм үзүүлэх, боловсрол олгох, ямар тоног төхөөрөмж ашиглавал надад ашигтай вэ гэдгээ тооцож мэдэх, тэр тоног төхөөрөмжөө хайж мэдэж олж чадах ийм чадвар руу энэ төсөв дотор нэг ч мөнгө байхгүй. Энийг дандаа зөвхөн олон улсын байгууллагууд манайд хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд хийж штэ. Энд чинь бүх хүнээ хамарч чадахгүй штэ. Тэгэхээр одоо ерөнхийд ингээ хараад таны хэлснээр үзвэл энэ төсөв бол уулна тийм нэгэн тийм юу гэдэг одоо реформын чанартай төсөв байх хэрэгтэй байсан бол энэ бол одоо маш их хуучин тий маш их ухарсан улс орны хөгжлийн хойшлон татсан ийм одоо төсөв одоо болсон байна тийм ээ. За тэгээд зүгээр харж байгаа одоо зүгээр яхын төсөв бол ингээд одоо хөгжлийн биш юм төсөв одоо улс төрчин төсөв энэ бол одоо улс орны одоо хөгжилд маш их тийм саадтай юм төсөв орсон. Тэгэхээр одоо манай улсын бас ингээд өөр гэж байгаа. Тэ сая тав төсвийн тухай ярьж төсөв бол одоо энэ хөлөгтэй гараагүй байна. Тэгэхээр улс орны одоо одоо улс чинь энэ өөр нэмэгдсэн тухай та одоо бас их хэдэг шүү дээ. Одоо улс орны нөгөө нэг зээл тавихгүй гээл одоо маань анхаарч ирсэн шүү дээ. Дахид зээл тавихгүй гэсэн дахиад зээл тавьсан тий. Өөрөөр дарахгүй гэсэн өөрөөр дарсан гэдэг ч юм. Энд дээр та хэдэн тоо гэж одоо биднэрт одоо эн чинь засгийн газар бол ард иргэдийн нуруундаа тавигдчих жааш тийм чинь. Иргэн бүр өөр төлөх хэрэгтэй байна. Одоо энэ төсвийн хамгийн шүүмжлэлтэй зүйл бол би түрүү нөгөө алдагдал өндөртэй төсөв баталсан гэж хэлсэн шүү дээ. 1.9 их найдын алдагдaltaй төсөв. Тэгтэл ирээдүйн өв санд хоримтлал 800 орчим төгрөгийн төгрөг хоримтлагдах гээд байна гэж яриад байгаа шүү дээ. Тэгээ яагаад энэ хоримтлагдах гээд байгаа мөнгөөрөө энэ алдагдлаа бууруулж аль болохоор алдагдлыг хамгийн бага түвшинд хүргэж батлахгүй байгаа юм бэ. Бүх үед засгийн газрын хийх ёстой гол ажил бол алдагдaltaгүй төсөв батлахын төлөө явах ёстой. Тийм өөрийг дарах ёстой тий. Дарж багдуулах ёстой. Яа тэгэхээр алдагдал их байна гэдэг чинь нөгөө өрөөр тэр алдагдлыг санхүүжүүлж байгаа байхгүй. Одоо би өөрт чинь хэлээ л да манай засгийн газрын өр бол 6.9 тэрбум буюу бараг 7 тэрбум. 7 тэрбум өнөөдөр ханшаар нүүржүүлдэ хэдэн их найд төгрөг байна үү те. А нийт Монгол улсын гадаад үр чинь 27 тэрбум 783 сая доллар болчиход байгаа. $1 доллар. Тэгэхээр ийм хэмжээний өртөө байхад дахиад 1.9 алдагдлаар 1.9 их найдаар батлаад тэр алдагдлаа юугаар батлах гэж байгаа одоо санхүүжүүлэх гэж байгаа гэхээр засгийн газрын өрөөр 1.2 их найдын засгийн газар үр тавьж дахиж нэмж өрөв авч санхүүжүүлэх гэж байгаа байхгүй. Үр 50 3.2 их найдын хөрөнгө оруулалт хийх тийм шаардлага бидэнд байгаа юм. Тэгэхээр одоо энэ одоо төсвийн одоо юу гарч байна те алдаа. Тэгэхээр энэ дээр төсвийн бодлого хэр эрүүлвэ? Эрүүлүүгүй юу гэдэг дээр зөвхөн энэ тоог хараад үнэлгээ өгч болно. Тэгээд манай гадаад үр ингэж их хэмжээгээр өссөн гадаад үрийн маань сая үр төлсөн гэж ярьж байгаа боловч үндсэн том үрүүдийн чинь үндсэн төлбөрүүд нь дандаа 21 22 онд төлөгдөхөөр хугацаанд хойшлогдсон. Хүүнүүд тэр одоо зээлийн төлдөг хүүнүүдийн хэмжээ нэмэгдсэн. Өндөр болсон ш 5.5 2% зээлээ бид нар 7.8 8.7% гээд өндөр өртөг төлөхөөр хойшлуулчихж байгаа байхгүй. За нэг сайн зүйл нь бол дотоодын засгийн газрын одоо бонд гаргаад санхүүжилдэгээс энэ санхүүжилтийн хэмжээ үнэхээр багассан. Гэхдээ яг энэ үнэхээр бодит утгаараа одоо багассан юм уу? Засгийн газрын дотоод үр гэхээр бас үгүй байгаа. Энэ дээр нэг эргэлзээтэй тоо байгаа нь Монгол банкнаас зээлдэг одоо Монгол банкны үнэт цасны өр бол 4.5 их найд болсон гэж байгаа. Энэ дээр бол анхаарч дахиж наривчилж үзэх хэрэгтэй. Би бол төсвийн зарлагын хэлтийн хорооны хувьд Монгол банкны энэ үнэт цасны задрагааг бол эрүүлээ гэд одоо энэ дээр бол дүн шинжилгээ хийх шаардлагатай гэд одоо аль мичгээ явуулсан явж байгаа. Тэр дотоод засгийн газрын хуучин одоо үнэт цааснууд бол арилжааны банкуд өгөөд арилжааны банкудаас мөнгө зээлдэг гэсэн бол одоо тэрийг болоод төв банкнасаа зээлдэг болсон юм биш үсттэй гэдэг юм хадлага төрүүлж байгаа байхгүй. Тэгэхээр нийт үр бол ерөөсөө бураагүй өшөө нэмэгдэж байгаа. Тэгээд хамгийн гол нь ингэж их үр өсөж байгаа юм бол энэ үр чинь санхүү гадаад зээлийн санхүүжилт чинь эргээд үр ашигаа өгөх бодит эдийн засгийг хөгжлийг дэмжсэн зүйлүүд рүү санхүүжигдээд орж ивэл одоо бас болж байна гэж үзье тийм ээ. Яг бол урт дунд хугацаанд эдийн засагт бас үр ашиг авчрах тийм төслүүд рүү оруулж ивэл одоо болж ин гэж үзье гэхэд яг өнөөдрийн байдлаар бол маш хангалтгүй байгаа.
Энд бол за газрын тос боловсруулах үйлдвэр барихад хий хоолой татна гэж нэг юм байгаа. За энэ бол үнэхээр одоо төсөвдөр бол энэ дээр бол дэд үтсийн хувьд нэг 200 гаруй тэрбум төгрөгөөр тавигдчихж байгаа. Бусад мөнгөө бол энэтхэгийн засгийн газраас авах зээлээр хийнэ гэж байгаа. Энэ төсөл хэрэгжүүл сайн хэрэг. Бид нар газрын төсөө бас гаднаас импортлж авдгийгаа одоо багасгана гэж тий. Энэ мэдчилгээ өөр төслүүд энэ дотор байна уугүй л бараг байхгүй байгаа байхгүй. 110 ширхэг трактор авна, 90 ширхэг услагааны тоног төхөөрөмж авна гэсэн нэг юм жижиг сажиг зүйлүүдийг их статсан бол бодтойгоор тийм одоо баруун бүсийн бүх малыг нийтлээд малаас гарч байгаа бүх төр арьс шир түүхийдийг хагас бүтэн боловсруулад гаргадаг тийм томоохон хэмжээний одоо аж үйлдвэрийн комбинат шиг тийм үйлдвэрүүдийг дэмжих бодлого энд байхгүй байна. Гэтэл өнөөдөр Монголд маш олон гадны хүмүүс тухайлах юм бол одоо хятадын иргэн Монголын бүх малыг авчираад өөрөө тэжээлийн боловсруулад өөрөө одоо тэжээл үйлдвэрлээд одоо махны чиглэлийн өхөр болгоод махын нэг малчнаас бол бага үнээр худалдаж авах нь шүү дээ. Тэгээ өөрөө тэжээгээд бордоод өшөө үн хүргээд гадагш нь гаргах ийм төслүүд хийцэн явж байна. Энийг монгол хүн хийж чадна. Монголын компаниуд хийж чадна. Аль намын хүн байх нь хамаагүй ийм бодиттой бүтээлч үр дүнтэй бизнес хийж байгаа хүмүүсээ дэмжих тийм юмнууд бол энд бол маш ховор байгаа. Тэгтэл жижиг дунд үйлдвэрийнхаа тэр хөгжих орон зайтай булаацалтаа томоохон бизнесүүд нэгээд 5 аж ахуйн нэгжээрээ 2 тэрбумаар нэг 10 тэрбумаар нөгөө их усүрийн булааж аваад нөгөө том төслөж хэрэгжүүлэхгүй ингээд явж байгаа нь бол үнэхээр бидний энэ бизнесийнхаа салбар бодит сектор энэ өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд үнэхээр бодлогогүй явж байгааг л харуулж байна. Тэгээ бизнесийн одоо хөгжлөд Монгол бол маш эрүүл биш байна, тий? Төрийн оролцоо өндөр. Төрийн оролцоо маш өндөр байна. Төр өөрөө хувийн секторынхантай зэрэгцэж очиж өрсөлдөд энэ төрийн тэр банкны жишээ байна, тий? Тэгээ төрийн дараа болох тэр том улс төрчид нь бизнес руу орж байна, тийм ээ? Одоо жижиг дунд үйлдвэрийг дэмжээч гэсэн өртөг багтаа жишээлбэл жилийн 3% хүүтэй энэ санхүүгийн их усрууд нь нөгөө улс төрчдийн мөнгө угаадаг бизнесийн их уср болоод байна гэж хардж штэ бас тий. Энэ бол бас хардах үндэслэл байгаа. Яа тэгэхээр санхүүгийн зохицуулалт хорооны дараагаар би бол ажиллаж байсан. Энд нэг 10 гаруй банк ус санхүүгийн байгууллага байдаг. Итгэлцэл гэдэг үйлчилгээний нэрэндээ хүмүүсээс ингээ хадгаламж авдаг. Тэр хадгаламжаа дахиад цааш нь зээл болгодог. Итгэлцэл гэдэг нь бол шал өөр хүмүүсийн одоо үн цаасыг юм уу одоо хөрөнгийг одоо хөрөнгө оруулалтын сан шиг нэг хөрөнгийг ингээд цуглуулж аваад тэрийг үн цаас бусад хэлбэрийн санхүүгийн хэрэгсэлд байршуулад тэгээд мөнгөний өсгөж өгдөг ийм бизнесийг ерөнхийдөө траст гэж нэрлэдэг л дээ. Одоо тэрийг болохоор ийм баг одоо өртөгтэй их усүр олж ирээд хадгаламж нэрээр барьшуулад тэрийгээрээ чаасан мөнгө хөлөх үйлчлэл ажиллагаа явуулах ийм зүйл байж болзошгүй тийм үйл ажиллагаа тэнд явагддаг байсан. Тэрийг ингээд дүрмлээд журамлаад итгэлцлийн үйлчлэгээр бол хадгаламж авахгүй шүү гэдгийг 20 төхөөр бас улс төрчдийн нөлөө шахалт бол байдаг гэсэн. Бичиг одоо журмыг өөрчлүүлэх юм бичгүүд ирүүлдэг. Яг л тийм тхүүл одоо хардлагуудыг бол хүмүүс тавьж ийн л да. Энэ бол үндсэлтэй жижиг дунд бичил санхүүгийн хөгжлийн сан гэж байдаг. Энэ бол нөгөө бичил бизнес эрхэлж байгаа хүмүүсд санхүүгийн үйлчлэгээ үзүүлэх юм ялангуяа орон нутагт үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллагуудыг дэмжих зорилттой байтал бас мэдээлэлд ойр байдаг хэдэн хүмүүс нь өөрийнхөө банк усын их уср болгоод авсан юм жишээ байж лээсэн. Энийг бас шалгуулах гал тухайн үед нь бас мэддэг газрууд руу шаардлага тавьж ирсэн. Энэ мэтээр нөгөө сайн юм хийх гээд төр бодлого гаргаад тодорхой хэмжээний хөрөнгө санхүү хуваарлаа төхөөр дундуур нь одоо ингээд мэдээлэлд ойр байгаа эрх мэдэлтэй хүмүүс нь ингээд ороод нөгөө жинхэнэ хүртэх хүмүүст нь хүртэхгүй байгаагийн жишээнүүд ингээд байна л да. Тэгээ энэ одоо юу гэдэг энэ улс төрчид бол бүх хуулийг, бүх журмыг зөвхөн өөрсдөө ашиглалтаар эргүүлж байгаа юм жишээ дээ. За энэ жижиг дунд үйлдвэрлэхээр одоо би ингээд ярьж байна. Энэ дээр ингээд манай энэ засгийн газрын гишүүд, улсын хурлын гишүүд энэ ороос олдсон ард түмнийхээ өмнөр ороод
хамаг мөнгө одоо цогцсон гэдэг юм уу те. Ийм одоо хоёр жишээ гарч ирсэн. Нэгдүгээр улсын төсөв гэхээр улсын төсөв дээр ингээд тэгээ тойргууд дээр жишээлбэл улсын хурлын одоо гишүүд тэр мөнгийг авчина гэж ойлгоо шүү дээ. Энэ бол тэдний дахин сонгогдох нөхцөл. Энэ бол улс төр намууд авчина гэсэн. Хоёрдугаарт нь те жижиг дунд үйлдвэрлэгээд одоо ингээд ард иргэд очих хөстөө мөнгийг бас одоо засгийн газар улсын хурлын эрхэмлэлтэй хүмүүс булаа авчихна. Өнөөдөр ороод. Тэгээд энэ бол одоо юу гэдгийг ингээд харахад бол энэ бол би одоо юу гэж харж байгаа юм бол энэ авилга гэж харж байгаа байхгүй. Энэ авилгын том сүлжээ одоо ингээд ил гараал ийн гэсэн үг. Тэгээд яд жишээл би одоо энэ дээр ингээд хараад тахад гайхаад байгаа нэг төр одоо за Монгол ардын намын бас гайгүй гişүүдийн нэг гэж яриад байдаг. Их шодрог одоо үнийн төлөө явдаг бас одоо юу гэдгийг одоо нэг юм гэдэг одоо J-Inquiry гэдэг одоо гişүүн юм ба шүү дээ. Би энийг одоо бас ингээд дуурах бол бас дуурахгүйсэн чи одоо сүүлд гарч байгаа мэдээгээр бол энэ хоёр гişүүн бас энд бас 3 тэрбум гаруй бас энэ зээл нь авцсан гэсэн мэдээлэл байгаа байхгүй. Тэгээ энэ одоо харах дээр надад гонигтай байгаа. Ингээд шодрог гэсэн одоо энэ гişүүдийн тоо одоо эрс цөөрч одоо буурч те эдгээр одоо ийм үйлдэл хийж байгаад нь одоо хэмзэлж байна. Ер нь энэ асуудлыг нэг хоёр талаас нь харах хэрэгтэй байгаа. За мэдээж их хурлын гишүүн учраас чи ерөөсөө одоо танай гэр бүлийнхэн ойр дотны чинь бүх хүмүүс бизнес эрхэлж болохгүй эсвэл одоо бизнес нь өөрөө төрийн төр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төр хөтөлбөр хамрагдаж болохгүй гэж бас хит нөгөө талаас туушраад нэг тал руу ингээд хандаад байж бас болохгүй. Гэхдээ хэрвээ одоо бид нар их хурлын гишүүн бол хөрөнгө оруулалтын мэдүүлэл өгч байгаа шүү дээ. Өөртөөгөө холбоотой компаниудын нэрийг хэлж байгаа. Тэрнийхээ удирдлага үйл ажиллагаанд нь оролцохгүй гэж татгалзчихж байгаа тийм ээ. Тийм тохиолдолд хэрвээ мэдээлэл дойр байгаад тэнд одоо жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан төрөөс төчнээ хэмжээний их усөөр нэмж хуваарлаж тэнд мөнгөтэй орлоо гэж мэдэнгүүтээ материалын өгүүлүүлээд тэнд одоо судлах зээл олгох процессд нь ингээд нөлөөлөд байгаа бол тийм ээ нөлөөлөд байгаа бол энэ үжээ одоо хууль бус асуудал байхгүй юу? Дотоод мэдээлэл ашиглаад тэнд одоо шийдвэр гаргалтанд нөлөөлж байгаа. Тэгэхээр одоо шүүх прокурорын одоо хуулиар шүүгч нар хэрэгээ шийдэхэд прокурор цагдаагийнхан хэрэгээ мөрдөхэд нь хэн нэгэн албан тушаалтай дээд шатны албан тушаалтай юм уу эсвэл ижил төвшний одоо хүмүүс ингээд утастаад нөлөөлөд байвал ийм нөлөөллийн тайлан гэдэг юм хичээлдэг болсон. Чамд хэн нөлөөлөх гэж оролцсон гэдэг. Тэрэн шиг одоо тийм дүрм журмын зохицуулт хийж өгөхгүй бол нэг талаасаа яг тэр одоо зээл олгох үнэлгээний хооронд ажиллаж байгаа ч гэдэг юм судалж байгаа хүмүүст одоо өөрийгөө хамгаалах ямар ч юмгүй тэгтэл утастаад нөлөөлөд дарамтлаад зээл олгуулахад буруутна нь тэр хүмүүс болоод байгаа байхгүй. Тэр энэ хуулиар ядаж тэр хүмүүсийн эрхийг нэгдүгürt хамгаалах энэ хүмүүс нөлөөлөд байгаа бол нөлөөлөд байгаа гэдгийг ил гаргах зайлшгүй тэр тайлагнадаг тэр үүрэг юм зохицуулж өгөх хэрэгтэй байгаа. Нөгөө талаасаа бол үнэхээр ёс зүйн хувьд бол гишүүд өөрөө нэгэнд би нийт иргэдийн төлөө одоо ажилланаа. Тангараг үргэсэн ямар нэгэн байдлаар би энд оролцохгүй гэсэн бол аль болохоор энэ өртөг багтай дунд жижиг бизнесийг тэр одоо дундаж давхрахыг бий болгох гэж байгаа, ядуурлаас иргэдээ гаргах гэж байгаа, ажлын байрыг бий болгох гэж байгаа тэр зүйл рүү оролцохгүй байх ёс суртахуунтай байх хэрэгтэй. Өөрөөсөө томоохон хэмжээний аж ахуй нэгжүүдтэй улсууд бол тэр жижиг дундын бизнес эрхлэх гэж байгаа тэр зээлийн хөөсөрдөө тэгж орох нь өөрөө бол ёс зүйн асуудал. Энэ бол хэтэрхий байггүй. Би бол шууд хэлнэ. 3 тэрбум авсан шүү дээ. Энэ бол одоо их хурлын гишүүний хувьд бол ёс зүйн хариуцлага хүлээх хэмжээний үйлдэл гэж би харж байгаа. Одоо жишээлбэл одоо ингэж за лангуун дээрээс ч юм уу, за нэг одоо дэлгүүрээс ч юм уу, за нэг гар утас сулгаалсан байгаад үйлдэл дээрээ баригдаад хүн явдаг шүү дээ. За нэг жирийн иргэн. За тэр хүнийг бол одоо цагдаа барьж аваад яадаг хөтөр шүүхт очоод дараад нь тэр хүн бол одоо торгуулаад тэр хохирлын бардуулаад тий дээр нь одоо шүүгдээд ял аваад явдаг шүү дээ. Тэр ийм л байдаг шүү дээ. Тэгэхээр одоо улсын хурлын гишүүн бизнес сонсож байгаа тэр учрал гишүүн гэдэг юм уу? За өөр ус гишүүд бол хийж шít. За энэ мөнгөж маргааш буцаага өгч юм. Гээл тий. Тэрүүн төрийг бол тэгээд би нэр энэ ард иргэдийн дундор та ингээд зээл авсан байна гэдэг өнгөө тэгвэл тэрээ чинь буцаагаад өгчий. Тэгтээ би уучлалт хүлээхгүй гэж гишүүд хэлсэн гэдэг юм бол хэвлэл мэдээлэлээр явж байгаа. Яг нь энэ бол үнэн үү худлаа юу гэдгийг бид нар мэдэхгүй. Үнэхээр тийм үйлдэл гаргаж байгаа бол яг энэ үйлдэл хөдлөө уучлалгүйгээд
их хурлын гишүүнээс татгалзах хэрэгтэй л дээ. Энэ бол зөвхөн их хурлын гишүүн биш, ер нь төрийн өндөр албан тушаалд ямар нэгэн байдлаар одоо энэ бүх мэдээлэл шийдвэр гаргах тэр процессд оролцож байгаа хүмүүсийн хувьд бол энийгээ зогсоохгүй болоод хуулийн байгууллагын ажлаа хийж чадгаа байж байна. Төрийн албан хаагч нар хэмжээнд ажлаа хийж чадгаа болж шít. Одоо нөгөө даргын өгсөн даалгавраа биелүүлэхгүй бол тэр хүн чинь дараа нь нөгөө ажлынхаа байран дээр байх уугүй юу гэдэг асуудал чинь хэцүү болчиход байна шít. Одоо би бол төрийн байгууллагад насаар ажиллаж байсан, бас төрийн гүйцэтгэх ажлыг хийж явж байсан. Тухайн үед бол тийм одоо даргын зүгээс ч юм уу, эрх хүрж байгаа намын зүгээс ч юм уу тийм шахалт дарамт бол бага ирдэг байсан учраас, тийм бараг байдгүй байсан учраас одоо 90-ад оны үед 2000 оны ихэнх үед бол бид нэр ажиллаа чөлөөтэй хийдэг байсан. Одоо ингээд хатар хуучин хамт ажиллаж байсан төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийг ярихад даргынхаа даалгаврыг биелүүлэхгүй бол ажилгүй болох тийм л сонголт үлдээд байгаа учраас яа харахгүй юм штэ гэдэг юм маш их хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол нөгөө шударгаас алдагдсан төрийн удирдах хүмүүс удирдуулах ёсоо умартаж эрх мэдлээрээ далайлгаж тэр ажилчдаа хэвийн одоо үйл ажиллагаа нэг өсөндөө хууль бус үйлдэл хийхийг шаардж байна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр ийм зүйл үнэхээр байна уугүй юу гэдэг дээр иргэдийн гомдол маш их байгаа учраас ор байхгүй бол ийм гомдол гарахгүй. Тэгэхээр овоо босгоогүй л шаазгаанаас суух гэдэг. Тэгэхээр ийм зүйл байгаа дээр л манай энэ хууль хяналтын байгууллагууд нэлээд сайн ажиллах хэрэгтэй байна. Тэгжээж энэ төрийн байгууллагуудынхаа нэр хүнд, хуулийн байгууллагуудын нэр хүндийг одоо өргөхгүй бол одоо ерөөсөө эрх мэдэлтэй хүнийг хамгаалдаг нь АТГ прокурор болсон. Ер нь дарга дагсан хүн төрийн албанд очдог боллоо гэсэн ийм ямиг бол одоо тойрог дээр очиод сонгогчтой уулзж чад бүх сонгогчид нийтээр хэлж байгаа. Тэгэхээр энэ бол төрийн албад дампуурсны шинж байна. Тэгэхээр одоо ингэ харахад бол ингээд ер нь улсын хурал засгийн газрын одоо нэлээд хэсэг нь бол одоо ингээд авилгалд идэвхжсэн байна гэж харагдаж байна шүү дээ. За ийм учраас одоо арчсан намын гишүүд бол одоо чуулганд оролцохгүй. Тэгээ энэ асуудлыг шийдэл гэж засгийн газрыг хоцортол. Одоо улс төрийн намуудын нэр хүнд бол ерөнхийдөө ингээд унж байгаа. Яагаад тэгэхээр бүх л нам адилхан шүү дээ. Бүгдээр л ингэдэг шүү дээ. Тэгэхээр энэнийг бас тэгж хавтгааруулж ойлгож болохгүй. Энэ нам дотор аль нам дотор шударга ёс зүйтэй энэ төрийн ажлын төлөө явсан олон хүн явж байгаа, ажиллаж байгаа олон хүн байгаа. Тэгэхээр энэ улс төрийн намуудын нэрийг, энэ төрийн нэрийг унгаагаад байгаа цөөн тооны энэ хэдэн хүмүүсээ одоо тэр намуудын удирдлагууд нь ч те төрийнхэн ерөнхий сайд нь дөрвтойгон шиг бурууг нь хүлээлгээд хариуцлагыг хүлээлгээд энэ төрөөс холдуулчих хэрэгтэй байгаа. Тэгэхгүй бол нийтээрээ иргэд төрдөө итгэхгүй болоод нэг төрийг сонгодог улс төрийнхаа энэ тогтолцоо руу одоо буруу ичгэж шүү дээ. Энэ тогтолцооны буруу биш, энэ тогтолцоог хэрэгжүүлж байгаа хэдхэн хүмүүсийн буруутай үйлдэлийн сөрөг үр дагаврын тий тодорхой хүмүүсийн үйлдэл хянагддаггүй, шалгагддаггүй хууль зөрчсөн ч байгаад байдаг. Төрийн хамгаалтанд тодорхой улс төрчдийн эрх мэдэлтэй хүмүүсийн хамгаалтанд байгаад байгаа учраас энэ төрийн нэрийг ингэж одоо өнгөдүүлж шít. Би жишээлх юм бол 76 хулгайч гишүүний нэг гэж тооцогдож байгаа маш имзэг байгаа байхгүй. Би надад нэг ч давсан зээл гэдэг юм уу одоо хууль бус хийсэн үйлдэл байхгүй байж би нэг хулгайч болчиход сууж байгаа штэ. Тэгэхээр арчсан нам жишээлбэл өнөөдөр сөрөг хүчин сүүлийн 3 жилийн төрийн шийдвэрт ерөөсөө оролцоогүй. Тэгтэл энэ жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн энэ алгасан бүх зээлүүдийг одоо авсан хүмүүсийг ярихтал энэ хоёр нам адилхан гэл бүх нөгөө маасаараа хүмүүс төрд итгэхгүй, улс төрчид итгэхгүй, улс төрийн намад итгэхгүй болох гэдэг шүү дээ. Тэгэхээр энийг газар ахуулахгүй тулд одоо яг оновчтойгоор яг хэн ямар үйлдэл буруу юм хийсэ тэрийг нь бол нам харгуу харгалцахгүй хуулийн байгууллагын нам хариуцсан хэлийг явуулдаг. Ийм тогтолцоотой болчих юм бол иргэд ингэж бухимдахгүй төрөө дээдлэх нөгөө Монгол уламжил ёсороо төрийн үндсэнтэй хэвээрээ үлднэ л гэж боддог. Одоо өнөөгийн ингээд улс орны байдлыг харах дээр бол манай улсын одоо нөхцөл байдал бол үүдний тийм нэлээд хүнд байдал байгаа тий. За одоо яг арчсан нам өнгөрсөн хугацаанд засаг барьж хат бол бас эдийн засгийн байдал хүндэрсэн учраас бас сонгогч санал өгөхтэй бол манаас өөр одоо тийм засгийн аваач улс төрийн хүчин байхгүй гэдэг одоо 65 болгож ингээд сонгож байсан шүү дээ. За тэгээд маань бол гарч ирсэнээс хойш бол хэдэн зүйлийг хэлжсэн байхгүй. Монгол Ардын нам гарч ирэхдээ нэгдүгээр бол ингээд юу гэсэн гэхээр Монгол улсын одоо тийм мэрэгжлийн засгийн газрыг байгуулна гэсэн юм ярьсан. Энэ бол улс орныг хөгжүүлнэ тий. Гэт за нэг юм ярьсан. Хоёрдугаарт нь бол энэ татварын дарамтыг одоо бууруулж одоо ард эрдийн нурууг тэнэлэнэ гэж нэг юм хэлжсэн тий. Тэгэхээр одоо ингээд хараад ахтвал ерөөсөө та түрүү хэллээ бас ингээд энэ
татвар, хураамж, торгуул гэсэн ийм 3 зүйл одоо маш их хүнд дарамт ард иргэдийн нуган дээр очиж байна. Одоо аж ахуйн нэгжүүдийн. Тэр энэ бол одоо гэдэг нь энэ улам ихссэн. Өөрөөр хэлбэл энэ Монгол ардын нам бол улс төрийг тогтвортой байлгана гэж хэлжсэн бүх амлалтаасаа бол одоо ингээд няцж ухарсан юм байдал харагдаж байна. Тэгэхээр сөрөг хүчний зүгт би бодож байна энэ хэд нь бол дэдас бол бас энэ засгийг бас огцруулах гэсэн байр суурь арилгахад сөрөг хүчний хийх ажил шаарч байгаа тийм. Нөгөөдөөс энэ засгийн газар ерөөс ажиллаж чадахгүй юм шаарч байна. Ер нь яг ардсан намын хувьд 9 гишүүнтэй хэтэрхий цөөхөн үнэхээр бол сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэхийн тулд чадах хэтгээр ажиллаж байгаа. Гэхдээ бидний нэг барьсан зарчим бол өмнөх 12-оос 16 оны Монгол Ардын намын сөрөг хүчин шиг энэ засгийнхаа газрыг хийсэн болгоныг нөгөө сайн талаас нь дутагдaltaй талаас нь илүү сайжруулах санал хэлэх маягаар одоо ажиллах биш бүх зүйлийг нь харлуулах, муулах, өгөөсгөх тактикаар өнгөрсөн 4 жилд бол энэ сөрөг хүч ажиллаж байсан л да Монгол Ардын намын сөрөг хүч. Тэднэр шиг байхгүй арай нэг илүү бодлогын зөв шийдэл рүү санааг нь өгдөг, бодлогын одоо зөв хэлбэрийг нь олоход нь тусалдаг тийм ээ. Ийм сөрөг хүчин байя гэж бид нар аль болохоор их хүлээцтэй хандсан л да. Өөрсдөө засгаа унгаасан, өөрсдөө засгаа унгаахта концессор сайдууд нь мөнгө идэж байна. Хүүхдийн мөнгийг нэмээгүй гэд хэд хэдэн үндслээр засгаа унгаасан. Яг одоо эргээд дараагийн засгийн газар нь дахиад концесс гаргаж ирж байна тийм. Ер нь бол нэг мөрийн хөтөлбөрт амлсан амлалтуудаа биелүүлээгүй, нэгч татварыг нэмэхгүй гэсэн 7 төрлийн татвараа нэмчихсэн, цалин одоо тэтгэврийг нэмнэ гэсэн өнөөдрийг хүртэл нэмээгүй явсан. Тэгээ юмны үн өссөн гэд одоо эдийн засаг нь өсөөд байдаг, өсөлттэй гараад байдаг. Эсвэргээрээ нэг иргэндээ ерөөсө хүртдэггүй. Одоо танд хүртдэггүй, надад хүртдэггүй. Манай гэр бүлийн одоо өрхийн орлого бодитоогоор нэмэгддэггүй. Дарамт илүү нэмэгдээд байгаа учраас бид бол одоо энэс цааш энэ засгийн газрыг ингээд угаа хүлээгээд дэжүүл болохгүй юм байна. Ямар нэгэн үр дүн гарахгүй учраас одоо энэ засгийн газрыг огцрох хэмжээний шаардлагаас сөрөг хүчнийхээ байр суурь тавихаас өөр аргагүй юм байна гэдэг нэг шийдэл төрсөн. Хоёрд яг одоо улсын мөнгийг улс орлого олж байгаа энэ үед нь алдагдлаа багасгаад ирээдүйн хуримтлаа нэмээд бодит иргэдийнхээ орлогыг нэмэх тэр зүйл рүү хийхгүй буруу бодлого явуулаад байгаа учраас энэ үйлдэлтэй нь бол цаашаа эвлэрч болохгүй юм байна. Ялангуяа ийм үрэлгэн улс төрчсөн сонгуулийн одоо огтулсан сонгуулийн төсөв баталж байгаад нь бол оролцохгүй гэдэг ийм ялангуяа энэ төсвөөс мөнгө идсэн энэ жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлийн зээлүүдийг өөрсдөө хувийнхаа бизнес рүү авчихсан ийм үнэхээр хүмүүс байгаа бол их хурлын гишүүд сайд нар аваад энэ хүмүүстэйгээ хариуцлага тооцоо гэдэг энэ 3 үндсэн шаардлагыг тавьж байгаад тийм мөнгөний буцаа зорилгол энэ 3 үндсэн шаардлагыг тавьж энэ бүх үйл ажиллагаандаа дүгнэлт хийхгүй бол бид бол сөрөг хүчин ийм төсөв батлалцаж чадахгүй ийм буруу бодлого шийдвэр гаргах их хурлын процесс тийм процессд бол оролцож дэмжих одоо боломжгүй байна гэдэг байдлаас улсрынхаа акцийг хийсэн. Цаашдаа ч одоо энэ чиглэл рүү ер нь сөрөг хүчнийхээ байр суурь дээр байж ажиллах зүйтэй байна гэж бодож байгаа. Би одоо ингээд санаж байна. Санамж байх хэрэгтэй шүү дээ. За хөрс өх. За Монгол Ардын намын дарга болсон. За ерөнхий сайд болсон. Тэгээд бол тухайн үедээ бол юу гэж хэлжсэн бэ гэхээр бол энэ авилгачдыг сөхрүүлнэ. Ард иргэдийг болохоор одоо ингээд нуруугийн тэнээлгэн ард иргэдийг өмгөөлөг хамгаална гэж одоо тийм баатрын дөрөөр цагаан морь унсан гэж баатрын дөрөв гэдэг чинь энэ нүрээ гарч ирсэн байхгүй. Тэгэхээр энэ хүн одоо та юу гэж хэлсэн? Та бол одоо ингээд яг дэргэд нь хараа сууж байгаа шүү дээ. Энэ хүн ингэж чадах уу? Энэ хүн чадахгүй гэдгээ бол сая жил гарангийн хугацаанд харуулчлаа. Одоо хүмүүс бол маш их зүйлийг хүлээсэн. Үнэхээр энэ Монгол улсыг нэг авилгалаас одоо салгаж ангижруулах шударга ёсыг тогтоочих хүн гэж итгэж сонгосон. Одоо өнөөдөр 60 тэрбумын хэрэг гэж яриад байгаа энэ төрийн албыг 8-алтсан энэ хэрэг шийдэгдээгүй байна. Дээр нь одоо бахан ерөнхий сайдуудаа хүртэл авчил шоронд хийсэн шүү дээ. Одоо хууль бус үйлдэлүүд хийсэн гэдэг. Тэрийг шалгаад эцэслээд эцсийн байдлаар ард түмэндээ буруу зургийг тодорхойлоод өгчих хэрэгтэй. Тэрийг хийж чадаагүй байна. Дээрэс нь одоо өнөөдөр ингээд танхимын сайдууд дотроос улсын мөнгийг ингээд эрх мэдлээд талгалгаад авсан энэ асуудал дээр хариуцлага үлээлгэж чадахгүй байна. Намын дарга ерөнхий сайд хүн 64 судлаа энэ улс орны хөгжил хэрэгцээтэй бодлого
шийдвэр хууль баталгахад тэр нэгтгэж чадахгүй байна. 32-32-оор хуваагдаад сөрөг хүчин шиг энэ төрийг нэг тогтвортой байлгана гэсэн хаа байна. Эсвэргээрээ төрийг хагаралдуулсан ийм зүйл хийж байгаа учраас энэ хүний одоо энэ удирдах байгаа арга барил баримталж байгаа бодлого бол юу ч хүлээгээд нэмэргүй байна гэдгийг харуулж байгаа учраас энэ засгийн газар огцрох ёстой гэсэн ийм шаардлагыг арчин нам тавьж байгаа. Сая одоо сүүлийн авсан мэдээлэлээр бол хүмс хөдөө аж ахуйн сайд Батцэргийг бол шахажиж одоо өөр хөдөлгсөн нэртэйгээр гаргаж засгийн аврыг гэсэн ийм бодлого явууллаа. Энэ засгийн газрын 2 сайдын нэр холбогдсон. Тэгээ өнөөдрийн байдлаар бол 1 сайд нь өөрөө өглөө гэж байна. За хэвлэл мэдээлэлээр бол шахаж байгаад өгүүлж байна. Бусад танхимаа аврахын тулд гэж хардж байгаа шиг байна. Миний хувьд бол бас тань шиг мэдээлэлтэй байна. Яг засгийн газрын гишүүн биш учраас ямар байдлаар энэ шийдвэр гаргасныг мэдэхгүй. Гэхдээ үнэхээр одоо манай засгийн газраас хууль бус үйлдэл хийхийг бити шаардаарай. Бид хизээж хууль бус үйлдэл хийхгүй гэж ярьжсэн ерөнхийдөө танхимынхан гишүүд нь хууль бус үйлдэл хийсэн байхад яг хэлсэн амдаа хүрнэг бол хоёулангийн л дөрөвдлийн өгүүлэх байсан. Тэгэхээр цаашдаа эх 7 хоногт энэ бидний тавьсан шаардлагын дагуу энэ хүмүүстээ ямар хариуцлага хүлээх нь гэдэг нь бол сөрөг хүчнийхэн одоо харж байгаа энэ ерөнхий сайдын хэлснээ хэрэгжүүлж чаддаг хүн үгүй юу гэдгийг харах л үлдэж байна. Тэгээ ер нь бол одоо засгийн газрын кабинетийн гэж ярьдаг шүү дээ. Кабинетийн шийдвэр гэж ярьдаг шүү дээ. Тий. Кабинет дотроо нэгдмэл байж чадж гэнэ үгүй юу гэдэг асуудал байгаа. Төсвийг 3 дугаар хэлэлцүүлэхээс өмнө Монгол Улсын ерөнхийлөгчийн тавьсан шаардлагын дагуу зураг төсөвгүй ч юм уу одоо хөрөнгө оруулалтуудыг хэмнэх ялангуяа хэмнэж болох тэр бүх зардлуудаа хэмнэж аваад жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд нэг 100-аас 300 тэрбум төгрөгийн их усүр гаргаа гэдэг асуудлыг тавихад кабинет дотроо өөр байр суурьтай байна лээ гэж сонссон. Тийм учраас энэ кабинет бол бодлогынхаа хувьд нэгдмэл байж чадахгүй хагаралтай байна гэдгийг зөвхөн энэ шийдвэрийг харахад харагдаж байгаа. За та бүхэн ингээд ярьцлага гэдэг өндөрлөх болж байна. Тэгээд таны одоо өнөөдөр манай комментатор мэдүүлэгт үлдсэн ирж Монгол улсын төсөв санхүүгийн талаар тодорхой дүр зураг гаргаж ирсэн талархлаа. Тэгээд энэ юуг төсвийг харахад бол одоо юу гэдэг манай улсын төсөв одоо манай улсын эдийн засгийн байдал бол бас өнөөдөр бол хүнд байгаа юм байна тий. Зөвхөн илэрхийлж шүү дээ. Хамгийн одоо энэ төсвийг баталсныхаа дараа юу бодогдож байна вэхээр 2020-с 2024 онд ирэх барих тэр засгийн газрын өмнө бол маш их ачаа ирж байгаа. Энэ үр шир дээрээс нь энэ төсвийн өндөр алдагдлыг хаах. Энэ тэлцсэн том төсвийг буцааж агшаах. Маш амаргүй даалгаврыг бол 20-с тэг хүн даалгаврыг 20-с 24 онд ирэх барих засгийн газар авах юм байна даа л гэж би бодсооч. Тэгэхээр одоо ер нь ямар гарц байна? Та ер нь яаж харж байна? Эдийн засгийг хөгжүүлэх ямар гарц байна гэж харж байна? Ер нь манад боломж бол байгаа. Биднэрт бол маш их баялаг байгаа учраас баялагынхаа үнийг өсөж байгаа үед л чадж байгаа хэмжээгээр борлуулж олсон бүх орлогоо хоримтлуулах, ирээдүйдээ нөөцлөх энэ л ажилдаа илүү их анхаарах хэрэгтэй. Өмнө нь 2011, 12 онд эдийн засаг 17% хүрж өсөж явах үед бид нэр ямар ч тийм хоримтлалыг хийж чадаагүй. Бүгдийг тараагдсан. Хүний хөгжил сангаар дамжуулаад 1.6 их нийт төгрөгийг бид нэр тараасан шүү дээ. Сонгуулийн амлалт толгож. Дээр нь тэр үед чи уул уурхай нөгөө шууд хөрөнгө оруулалт уруудж ийсэн дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үн унжсэн яг энэ үед тэгж бодлогогүй алхам хийж төрийн албаа данхаалгасан. Зарим албан дээр төрийн албаны зардлыг 50-аас 60 гаруй хувиар нэмжсэн байна. Тэгээ нөгөө эргээд орлого олохоо болоод эдийн засаг агшаа дөрөнгүүд нөгөө томруулсан төрийн албаа хумхад маш хэцүү. Олон хүн ажилтгүй болдог. Ажилтгуулын хэмжээ өсдөг гэд сөрөг ур дагаврууд айгүй ихтэй. Тэгэхээр энээс нь айгаад энийг хийж чадахгүй дахаалгаж явсаар хагаад өнөөдөр манай төсвийн зардал ингээд нийт төсвийнхаа 3.2%-ийг нь зөвхөн төрийн албаны эдээс сууж байгаа ийм буруу хэлбэр рүү орсон байна. Гэтэл яг өнөөдөр энэ хамгийн таатай одоо төсвийн орлого давж биелж байгаа манай уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн хамгийн өндөр байгаа энэ үе дээр
бид нэр олсон орлогоо төсвөө энэ зардлыг тэлэх биш илүү хуримтлал руугаа заруул энэ бол хамгийн зөв бодлого болох ёстой. Тэгэд ирэх барьж байгаа сөрөг хүчин ямар ч садаа хийх боломжгүй байгаа энэ нөхцөлд энэ юмаа хийж чадаагүй энэ засгийн газрыг энэ ирэх Монгол Ардын намын олон хулсны гавьяа галсангүй л гэж би харж байна. Өөрөөр хэлбэл ард түмний итгэл найдварыг хөсөлдүүллээ. Тэгээ ард түмний итгэл найдварыг биелүүлж юусаа чадсангүй, биелүүлэхийн төлөө үйлдэл хийж чадсангүй гэх юм. Энэ хүнэгтэй. За та бүхэн ингээд ярилцлага ингээд өндөрлж байна. Өнөөдөр таны хүргэсэн ирсэн талархлаа илэрхийлье. Тэгээд сөрөг хүчин бол бас ер нь ард түмнийхээ сонгогчдынхаа одоо дуу хоолой болж байдаг. Тэгээд бас юу гэдэг буруу үйлдэлийн засч зөв үйл рүү одоо юу гэдэг заалахын ажил хийж идэг. Тэр энэ ажилдаа бас арчсан нам. За тэр та бол одоо ингээд одоо эндээ бол ингээд улам одоо юу гэдэг тууштай байж тэ улс орны хөгжилд бас үнэтэй өнөр олгохыг хүсэж байна. Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За. За баярлалаа их мөнгө үзэгчтэй хамт байсан явдал. За өнөөдрийн зочноор улсын их хурлын гишүүн. За санхүү цуцлахын дараагаар ажиллаж байсан. За яг санхүүч улсын их хурлын гишүүн намтаа оролцлоо. Сэндийн энх бат контрол комендатор нэвтрүүлэг лав гараг бүр 20 цаг 30 минут.